гол суур нь болсон байдаг. Яг тэгэхээр нэг үзэл баримталтай, нэг аргачлалтай, нутаг орондоо таарсан, нутаг орон ч Европчин, Европын нэгдсэн гэдэг чинь тэгээ нутаг орон гэдэг чинь тэр тодорхой байхгүй тэр байгаа газар. Монгол бол баг улсын Европын холбоо шиг тийм газар нутагтай мөртлөө хүн болгон өөр ингэсэн юм хийх гээд үзээд байдаг. Уул нь бол нэг эвлэгхэн аргаар хийгээл тэгээд л цаашаа ингэ явчих боломжтой. Тэгээд энийг бүгдээрээ ингэ нэг сайн үзье. Монгол хүн байна да нэг малын зах дээр байхдаа нэг жаахан нэг сайхан 50% сайхан амьдрал сурах хэрэгтэй. Тэгээд дандаа нэг юм дагдаж нэг адгаж одоо ингээд сургууль соёл одоо нөгөө төлбөрүүд эхэлнэ. Дахиад нөгөө хэдэн малаа бариад хамгийн бага үнээр аймгийн төв дээр ирэл тэр бойнууд дээр махны чухал дээр л очролдог шүү дээ. Тэгээ бүр өгөхгүйгийн доод үнээр өгцгөөдөг. Тэгсэн мөртлөө 11 сар гэл бүгдээрээ дахиад эхэлнэ. Тэгсэн мөртлөө 1 сараас 9 сар хүртэл 7 сар хүртэл махны хамгийн өндөр үнэтэй байх үед нь мал хамгийн дуранхай байх жишээ дээ. Гэтэл бол ингээд нэгдээд энэ өвс тижэлээ бэлтчихсэн. За тэгээд төлөлгөөгөр нийлүүлнэгээд өвсөө аваад малаа жоохон тэжээгээд өөрхөө гадаа. Энэ бурядууд яагаад хийгээд байж болдгийг, яагаад энэ зарим айлууд нь энэ тэнтгүү хийгээд ингээд малаа таргалуулад зах зээл дээр өндөр үнээр хэрэгцээтэй үйдэн зараад байдгийг. Бүгдээ яагаад нийтээр хийж болох нөхцөлийг сургуулийн хажууд хийсэн байхад бол сургууль гэдэг чинь та тэрлөө хүүхдээ хөргөж ирдэг авдаг 260 хоног биш та 3-4-өр гэх юм бол та сарда 8 удаа тэр сургууль дээр аж ахуй дээр ирэх юм шүү дээ. Сарда хүүхдээ 3 хоногор 4 хоногор гэх юм бол хөргөж өгөөд буцааж ирээд буцааж аваад буцаж хөргөж өгөөд хүүхдэр хугацаанд өөрийнхөө ирсэн мал дээр өдөр болгон орж гарч өвсөйг нөгөөд таргалахын үзээд ядалгаанд ороод мөнгө болохыг хараад энэ чинь тэгээд дараагийн гэртээ 4 хоног очихдоо дараагийн нийлүүлэх 100 бого гэртээ ээж автагаа дэжээгээд тэгээд буцаад ирэхэд ээж аав нь хоол дэжлийн дутуу гэсэн байх юм бол хүүхд өөрөө сургууль дээр эрэхтэй аж ахуй дээр ирж байгаа бусад хүүхдүүдийн гэрээс ирж байгаа тэр малыг хараад ингэж таргалж болох юм байна, ингэж болох юм байна. Тэр аж ахуй дээр чинь байгаа тэр улсууд ч гэсэн хүүхдүүд чинь заа штэ. За хүүхдүүдээ ингэж шүү, ингэж үтсэн шүү, ингэж тэгдэг шүү. Энийг ингэж ээжэвэл ингэж харуулж. Энэ хүүхд гэдэг чинь 10-аас хүртлээ ерөөсөө маш сайн цогц мэдээлэлтэй одоо хөрөнгө мөнгө тийм ээ санхүүг бий болгодог өөрийнх нь буян мал аж ахуйг хэрхэн авч явахыг 10-аас хүртэл хийхэд болно.